За 7 дугаар хэсэг бол одоо ихтэй өгсөн тоонуудаас рационал тоонтой гэлнэ. Тэгэхээр рационал тоо гэж ямар тоо гэлдэг вэ гэхээр энгийн бутар хэлбэрээр бичиж болдог. За энэ m-ийн хоёр нь болохоор бүхэл тоо гэж хэлнэ шүү. За ийм тоог рационал тоо гэдэг. За тэгэхээр бодо 121 язгуурхаар 11 бүгдээр энгийн бутархаагаар 1-ний 11 гэж болно. За p тоо маань болохоор төгсгөл үегүй ойролцоогоор 314 ингээ үргэлжлэх тооны бүгдээрээ энгийн бутархаа бичдэггүй тий. За өшөө энэ 3-ны 1 маань болохоор анхаас энгийн бутархаа бичигдсэн байна. За үед бутархаа болохоор яах вэ гэсэн чинь бүгдээрээ энгийн бутархаар бичиж чадна. 0 гэснээр энэ маань 2-2-ийн үйлээр явж байгаа гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл бүгдээрээ нэг яаж энгийн бутархаа болох вэ гэхээр нэг x тогч. За 2 талын 10-аар хурцлж. Тэгэхээр 1.2 нь 10x тэнцүү гэсэн. За 2 талын дахиад 10-аар хурцлж. Тэгэхээр 12 нь тэнцүү 100x гэсэн. За хооронд нь хасчвал 11 нь тэнцүү 90x болоод эндээс манай x болохоор 11-ийг хуваах нь эргээд энгийн бутархаа бичүүлж байгаа. За эсвэл бүгдээ энийг яаж бас энгийн бутархаа болгож болдог вэ гэхээр даслаас хойших тоогоо бүтэн тавиад тэндээсээ дасал хаалт ондох тоогоо хасчихна. Тэгээ энэ дагаа оронгийн тоогоор 9, энэ дагаа оронгийн тоогоор 9 хаслаа. Тэгэхээр 90-ний 11 гээд за энэ маань ингээд рационал тоо. За одоогийн байдлаар бидэрт энэ иррационал тоо шүү p тоо. За язгуудар арны бас иррационал тоо бүгдээрээ ингээд энгийн бутархаа хэлбэрээр тавьчихдаггүй те төгсөлгүй үегүй бутархаа гарна. За энэ бүгдээрээс энгийн бутархаа гаргацсан. Тэгэхээр одоо манай хариун дотроос иррационал тоо маань p ба язгуудар 12 нь иррационал тоо гэнэ. За дараах тоонуудаас хамгийн ихийг нь олгоно. За тэгэхээр энэ бүгдээрээ язгуудар 3 дээр нэмэх нь 1 гэдэг бол за язгуудар 3 дээр нэмэх нь 1 гэдэг бол язгуудар 3 чиглэл 1.7 чинь бол 2.7 орчим тоо. За тэгэхээр 1 бол энэс бага тоо. За энэ бол язгуудар 3 байна. Тэгэхээр язгуудар 3 дээр тоо нэмсэн юм чинь их байж таараа тий. Энэ язгуудар 3-аас тоо хассан юм чинь бага байж таараа. За нэгийг хуваах нь язгуудар 3 чинь болохоор нэгийг хуваах нь ойролцоогоор шүү дээ тий 1.7. Тэгээ нэгийг нэгээс их тоонд хувааж байгаа юм чинь маань нэгээс бага тоо. Тэгэхээр хамгийн их тоо нь r байх нэ. За утгыг нь болоорой гэж. За энэ бүгдээр хэлбэрчлээ. За 20 42 маань хоёлаа тустай язгууртай юм байна те. Тэгэхээр нэг язгуудаар гаргаж болно. За тэгэхээр 3-ын квадрат 9, 2-ын квадрат 4. За энэ хоёроо хоёулангийн 5 дахь баач. Тэгэхээр дээр нь 4, доор нь 9. Тэгэхээр 4-ийн 9-өөс язгуурхаар 4-өөс 2, 9-өөс 3 гарчна. Нэмэх нь 9-ний 4. Тэгэхээр энд 3-аа гэж хэлбэр өглөө 9-ний 6 дээр 4 нэмэхээр 10. Тэгэхээр хариу нь 1 бүхэл 9-ний 1 болж тарах нэ. За дараах тоондоос утгатай байх бодит тоглоорой гинэ. За тэрхний тоо маань болохоор 0 гарч байна утгатай. За энэ маань болохоор бодит тоо биш вэ те. Язгуудар 25 хасах тэмдэгтэй байна гэж чинь хасах бол i квадрат гэх хуурамх тоо. Тэгэхээр энэ маань 5-ыг үрчгэн i хуваах нь хасах тоо гэх хуурамх тоо. За энэ маань болохоор юу вэ гэсэн чинь язгуурын дор мөн хасах 25 гэсэн үг. Тэгэхээр бас хуурамх тоо. За энэ маань болохоор 9-ийг тэг хуваана гэдэг бол тодорхойгүй те хязгааргүй тоо хонхноос бодит тоо биш. Энэ маань яасан гэсэн чинь язгуудар 3 чи ойролцоогоор 1.7 шүү дээ. Тэгэхээр 1.7-оос 2-ыг хаснаа харин язгуудар хасахтай юм чинь бол бодит тоо биш. Тэгэхээр манай энд байгаа ганц бодит тоо маань r байх нэ. За энэ болохоор 5 дахь бодлого. За энэ ижил суурьтай юм шиг бүгдээ үржилж ам зэргүүдийг нэмчээ. За энэ хэр маань адилхан 1 дээр хэрмээд 3, 9 маань 3-ын квадрат, 81 маань 3-ын 4. Тэгэхээр энэ маань 3-ийн x-ийг үржих нь 2y. За ижилхэн суурьтай 3-ийнхаа зэргүүдийг нэмчээ. 8 гарч байна. 2-ын куб тэнцүү 3-ын x-ийг үржих нь 2y. Тэгэхээр эндээс харах юм бол илэрхий шийд нь x бол 8 болох нэг шийд байна. Y нь 3 болох нэг шийд байна. За тэгээ x-ийг 2-ын ялгарыг бүгд болгож байгаа шүү дээ. Тэгэхээр 8-аас 3-аас 5. За гэтэл нөгөө талаас энэ маань явах гэсэн чинь энэ x-ийг 2 хувьсгчтай нэг тэгчтэй юм чинь нэг хангах зөндөө олон шийд байгаа л да.
За тэгэхээр бүгдээрээ энд 3x энэ 3-8 маань нөгөө тишээ гаргаад энд нугаад өгчий. За энд болохоор 2-ын куб гээд 2-ыг эргээ ийшээ гаргаад хуваахд өгчий. За ижил суурьтай эмчин зэргүүдийн хувааж амж хасчи 3-ын x-с 8. За эндээс би x зэрэг олохын тулд хоёр талаас нь одоо юу авчи. Логарифм авчи. За 2-оор авсан ч болно, 3-аар авсан ч болно. За урд нь байгаагаар нь би хоёртой логарифм хоёр талд нь нэгэн зэрэг бичиж өгч. Тэгэхээр энэ зэрэг маань үржигдээд 3-аас нь y-ийг үржигнэ логарифм 2/2. Энэ маань үржигдээд x-с 8-ыг үржигнэ логарифм 2/3. За тэгэхээр 2/3 маань болохоор нэгтэй тэнцүү учраас манайх энэ 3-аас нь эргэн тэнцүү x-с 8-ыг үржигнэ логарифм 2/3. За эндээс тэгэхээр одоо хязгаар болон шийд болж болох байхгүй юу? Одоо би x-ийн оронд 1 тоо тавихад л y-ийн дагаал нэг логарифм тариугаад байна. Тэгэхээр эндээс x y-ийн хоёрын ялгуур гэдэг бол нэг нь өөрөө илэрхий тэгцэл хариу гарах хэрэгтэй. За одоо эндээс жишээд би одоо y-ийг олъё л да. Тэгэхээр x-с 8 үржигнэ логарифм 2/3 нэмэх нь 3 нь хаашаа гарлаад хасах 3 болчихно. За эндээс бүгд y-ийг олъё л да. Хасах 1-ээр үржлэхээр 8-аас нь x-ийг үржигнэ логарифм 2/3 нэмэх нь. За одоо би юу болох гэж байгаа гэсэн чинь x y2-ийнхоо ялгарыг олъё. Тэгэхээр x-с нь y-ийг олъё. x-с нь y-ийн оронд би 8-аас нь x үржигнэ логарифм 2/3. За тэгэхээр эндээс шийдэн юм л битэх юм шүү дээ. Одоо би x-ийн оронд ямар тоо тавина? Мөн өгсөн тоогоо тавихад л хариу нь хязгааргүй олон шийдтэй учраас яг зөв тодорхой ингээд жишээ нь ганц нэг ийм хоёр бүхэл тоогоо байна. За бус нь дандаа логарифмтай. За дараа нь яасан гэсэн чинь энэ рационал тоотой тэнцүү 10-ийн баталгааг олгоны 6 дугаар бодлого. За тхинийг 10-ийн баталгаа шилжүүлэх нэ бүгдээ. За 6 тувай. Тэгэхээр энэ маань 5 6 30 хасгаар 5 үлдлээ. За орон болгож ирээ таслаа тавилаа. 8-ыг тавихад 6 8-ийн 48. За 20. Тэгээ 3-аар хөрчин 18. Дахиад 20 гэхээр тэгээ 3 гэд. Гэх мэтэн ингээ 3 гэд үргэлжлээд тах юм байна. Тэгэхээр нэг бүгдээрээ 10-ийн баталгаар 5 10-8 гэчээд энэс хойш үе нь 3 учраас ингээд тавьчихлаа. За тэгэхээр бүгдийн тануудын аль нь x утга байж болох вэ гэж байна. Тэгэхээр бүгдээ ижил хуваарийг энд 3-аар өгөөд 45, энд болохоор 15-аар өгөөд за ижил хуваар өгсөн юм чинь бүгдээрээ хувааруудаа орхилоо. За ийм болчихно. За одоо 3 тухаар энд 7, энд x, 3 тухаар энд 5. Тэгэхээр манайх x нь 5-аас 7-гийн хооронд гэхээр за бүхэл тоол x нь 6 ажиллана. Эсвэл бусад хариунтыг хараад тодорхой тоол бас бус нөхцөлийг нь бусад одоо өөр ямар хариунтыг сонгох гэсэн үг те. Хэрэв бүхэл тоол энд бол ганцхан x 6 байна. Дараах илэрхийлэх хэлбэрчж утгыг болоорой гэж. За тэгэхээр энэ дээгүр ингээд зурцсан байгаа нь үйд бутархаа шүү. Гээд хасах 1-ээс 0 гэчээд 8 үйлээд байгаа. За хуваах нь 1-ийг хуваах нь 11. За 0 гээд 4 дөрвөд үйлээд байгаа учраас 10-гийн тагаар 9 тавьчихна. 9-ний 4-өөс хасах гэсэн үг. 1-ээс хасах нь энэ маань 9-ний 8 гэсэн үг. За хуваах нь гэхээр үржигээ байрын солиод 0.1-ийн дээрээ 1-ийн дараа. За ийш 9-өр өгөөд ийшээс 9-өр өгч. Тэгэхээр манайх 9-ний 4-өөс гарч хасах 5 хуваар дор нь болохоор 9-ний 1 болчихно. Тэгээ үржих нь 0.1. За 9 маань хураагдаад хасах 5-ыг үржих 0.1 буюу хариу нь хасах 0.5 бахнэ. За 9 нь замын илэрхийлэх хэлбэрчлээ гэж. За 7-гийн ингээд зэргийг зөвшөөрсөн шиг бүгдээ үржүүлэхээр энэ 18 болчихно. За энэ 4 гэсэн зэрэг маань тэгштэй учраас одоо хасах 7 30 гэдэг нь би хасах 1-ийн 4 зэрэгт үржих нь 7-гийн хасах 3-ийн 4 зэрэг гэж ойлгож байна. Тэгэхээр хасах 1-ийн 4 зэрэг тэгэхээр энэ маань нэм болчихно. Хуваах нь энэ болохоор 5 маань сондгоотой тий. Тэгэхээр хасах 1-ийн 5 зэрэгтийг үржих нь 7-гийн 5 гэсэн үг. За тэгэхээр 7-гийн 18 хасах 1-ийн 4 зэрэгт 1, 7-гийн 3 4-ийн хасгаар 2, хуваах нь хасах 1-ийн 5 зэрэг чинь хасах 1.
За тийм болж. За дээдлээрээ үржүүлж амжсан зэргүүдийн нэмий 18-д нэмэх нь хасгаар 2 ихээр 6, хуваах нь хасах 7-гийн 5 зэрэг. Тэгэхээр хасах тэмдэгтээ 6-аас хувааж амж зэргүүдийн хас чинь 6-аас тагсахаар 1 буюу манай хариу хасах байх нэ. За 10 дахь нь А, Б, С-ийн дараас нь сондгой бүхэл тоонд гинэ. За тэгэхдээ манай А нь болохоор ингэж ирэмлэгсэн байна. А нь хамгийн бага юм байна. За дараалсан 3 сондгой бүхэл тоонд гэсэн чинь. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэхээр одоо 2 хэрийн зэрэгтэй гэсэн үг шүү дээ. Хамгийн бага тоо нь А гэвэл Б нь болохоор А дээр нэмэх нь 2 гэсэн үг. С нь болохоор дахиад энэ дээрээ 2-ыг нэмээд А дээр нэмэх нь 4 гэсэн үг тийм. Одоо сондгой тоонууд хоорондоо 2 тооны зэрэгтэй. За одоо бид олох юм биш. А-гаас Б-г хасаад С-гээс А-г хасаад хуваах нь Б-гээс С гэсэн юм. За тэгэхээр одоо энд орлуулж болно. Эсвэл бүгдээрээ А-гаас Б хасахаар багаас нь ихийн хасч ам чи 2 гарна. Гэхдээ хас 2 юм байна гээд С-гээс А-г хасна гэхээр энэ чинь 4-ийн зэрэгтэй юм байна гэд ингээд олж болно. Эсвэл би энэ бүгдийг А-гаар илэрхийлсэн чинь орлуулчих. За Б-гийн хооронд А дээр нэмэх нь 2-ыг авъя. С-гийн хооронд А дээр нэмэх нь 4 авчих. Хуваах нь Б-гээс хасах нь буюу Б-гийн хооронд А дээр нэмэх нь 2 авчих. С-гийн хооронд А дээр нэмэх нь 4 авчих. За эндээс бүгдийг хасгаалтай задлахаар А-гаас хасах нь А хас 2. Энд маань А-нууд маань өстой 4. Хуваах нь А дээр нэмэх нь 2-оос хасах нь А хасах нь 4. Энэ нэрийн зөрүү нь болохоор хасах 2 буюу хасах 8. Хуваах нь энэ нэр устдаад хасах 2 буюу хариу 4. За эсвэл бүгдээр энд яг сондгой тоонуудын зөрүү нь бол 2 гэдэг гээд А-гаас Б гэхээр багаас нь ихийг хасч байгаа юм чинь энэ бол хасах 2 юм байна гээд С-гээс А хаснагч ихээс нь багас чинь энэ нэрийн зөрүү бол 4. Б-гээс С хасна гэхээр багаас нь ихийг хасч байгаа юм чинь бас энэ ч хасах 2 гэдэг ингээд чанарыг ашиглаад тавьчихлаа шүү.